Үнэхээр гайхамшигтай уран бүтээлч. За мэдээч манай баян монголчууд бол олон киноны дуу, за бүр жүжигийн дуу, тэр үедээ залуучуудын театр гэсэн байгаа юм шиг би тэрийг сандгийн хүүг залуучуудын театр те. Тэнд одоо нэмдүүлж байгаа сүүлчийн үдэлт, айлгбрийн дэвтэр, ойн цоорох, зүггүй шомболоо ойлоо шомболоо баг ажиллаж байна. Гэх мэтлээ манай юм чинь тийм гой эсвэл охиолоод их шилдэгөөснийг би тон санаж байна. Тэгээд өнөөдөр мэдээж энэ сайхан өдөр одоо нэмдэж байгаа сэтгэлээ хуваалцах байлгүй дээ гэж бодож байна. За өнөөдөр бол Баян Монгол чуулгын түүхт 50 жилийн гоос гадна Монголын ард түмэн Баян Монгол чуулгыг үзэж сонирхдаг, шүтэн бичирдэг ард түмний баярын өдөр гэж би бас их баяртайгаар хэлж байна. Түүнчлэн Монголын рок, поп, жаз, ер нь эстрадын бүх хамтлаг чуулгуудын эцэг нь болсон энэ чуулга сая харан хамтлаг аавынхаа 50 насны ойд ирж айдуугаа өргөсөн. Тэр олон хамтлагийг төлөөлж харан хамтлаг ирж айдуугаа өргөлөө. Дахин баяр хүргэе харамтаа. За ингээд яг 40 жилийн өмнө 1979 онд би Оросд 3 дугаар курсд сурж байхдаа бичсэн нэг хөгжмөө яг тэр бичсэн хэвээр нь одоо та нарт сонсгоё гэж бодож байна. 40 жил хадгална гэдэг бол бас тийм амархан биш. Зөндөл нөөц сууж энтэнд янз бүр болж байгаа. Тэгээд энэ ингээ ноолорцсон энэ хөгжмийг яг тэр үед бичснээр нь өнөөдөр манай энэ залуучууд тоглож үзүүлэх гэж байна. Энэ хөгжмийг сургуулаа төгсөж ирээд Баян Монгол чуулга дээр дуурхахад хөгжимдсэн Ахмад хөгжимчин хишигт орж одоо энд сууж байгаа бүгдээрээ танилцсан. Хишигт орж Элс Баатар, Бэ Мөнхбаяр, Басар Сүхэ аавай. Энэ Тавчгийн Сүбаатар Адшагийн хишигт орж тэр босхгүй тэр гараа өргөж юм. Бас. За мөн Бервагийн Мөнхбаяр гэх мэт энэ ахмадууд энэ хөгжмийг яг энэ байгаагаар нь 40 жилийн өмнө хөгжимдсэн юм аа. Одоо та бүхэнд энийг санагдуулъя. Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн өвөр Монголын хүндэт удирдагч хөгжмийн зохиолчдын шагналд Нямдорж. Наймдорж тэтгэх 81 онд санаж байна. Тэр үеийн зөвлөлт бодол улсын Ленинград хотноо хөгжмийн сургуулийг яг мэргэжлийн удирдагч зөвлөсөн хичээсэн бид санаж байна. За ахтаа зөв сайн сартыг үсгээрэй. Амжилт.
сая 40 жил гэдэг чинь 1979 он. Одоо цаг хугацаа жоохон урагшлаа 5 жилээр 1975 онд би хөгжимчин байхдаа зохиосон Төмөр Баатар маань дуулсан сайн байна уу Улаанбаатар минь гэдэг дуу яг тэр үеийн найруулгаар дуулсан гэж бодож байна. Маш их сэтгэл хөдлөж байна баярлалаа. Төмөрөө найруулсан авиа жүжигчин Дрэсн Сочи өөр ямар олон жил олон орны дуучдын уралдааны шагналт Төмөр Баатар маань таны урьж сайн байна уу? Яг 45 жилийн өмнө Төмөр Баатарын ханин дуу дуучин Төмөр Баатар
бүр яваад өгөх. 우리 표지 등그리 가야 등그리 웃으면도 즐기면서 걱정해서 뜬도잖아 등그리 장단이고 들으면서 한번 나선다 이제 그 목적지 뜬도잖아 등그리 장단이고 이루어서 한번 나선다 지금 어쩔지 한도수만 살보다 양락신다서 거슴도 낙비자야가 어쩌면 이거봐 무대니 아치자라다 그만 바일로 우리 지들이 to see happy with every I'm started Mama by the road wouldn't stay I'm going to say horror. Fakat tekli anonu hayatın çalışıyor. Tutuncalı nasmeha çakmak. Kurga sanır dolsam, kustu basam, kursu çizaya. Deniz yanardı. Tutuncalı nasmeha çakmak. Kurga sanır dolsam, kustu basam. 이래서 ямар ч 힙합도 ерөөсө байхгүй гэсэн байхгүй. Би нэг юу хипхоп бацаан ирээд ирнэ ажгаар ингэ бүгд байгаа баг. Ингээ арсан төмөр ах байдаг ш. Сахлаа авч таньгаа байж чагаа. За тааж сайхан дэвсгэрээ. Би ч сахалтай байсан. Арайгүй дүү. Байсаа бас нэгсэн. За тэгэд төмөр ах маань үнэхээр гайхамшигтай. Одоо хөгжмийн зохиолч төмөр ах жоохон гомддог боллоо гэж би бодоод байдаг. Ямар ч дууг аваад шууд өөр аянтаа болгоод урчдаг тийм одоо төмөр ах. Гэтэ айгүй өөрт гой зогтдаг тэр би тэгж боддгийг дүүрээ зөвөө буруу юу одоо гоё хэлээ. Үндэл дараа энэ эстрад болгыг одоо баямаач уулаг маань би одны найзуудаас оюун чигмэн дууч энэ анх хэлж ирсэн. Тэгээд бид нар уг энэ урлаг хөгжөөсэй мундаг сайхан болоосай гэж босгоос задгаа битгий болоос хэлээгүй шүү заяа. Намайг хийж байгаа. Тэгнийгээ хийгээд очив. Тураад нөгөө анх гавьяа дурчаад гарч ирэхдээ зангиан дээр ингээ гавьяа дээр тэмдэг зүрчээ гараад ирсэн сонсож байна. Манай хөл ийм л үгүй шүү дээ. За ахтаа гарч ирсэн сайн дэгсэн сайн дэгсэн. Энд дөрөв сайн дэгсэн. Яг тийм ахласан яг тийм. Яг нэг жоо хүүхч бүгдс бохгүй. Тэгээд хаамт харагдахгүй ш.